Одоогийн байдлаар Хятадд нэгж токены үнийг хямд байлгах аргатай байгаа нь тэдэнд давуу тал болж байна гэж ойлгож болох уу? Хагас дамжуулагчийн хувьд Хятад улс хоцорч байгаа хэдий ч цахилгаан эрчим хүчний хувьд илүү давуу талтай байгаа. Мөн химэл оюун болон аппликейшны тал дээр ч арай урд яваа. Харин чип болон хамгийн дэвшилтэт загваруудын хувьд бага зэрэг хоцорч байж магадгүй. Гэхдээ энэ бол өөр асуудал. Хятадын дэвшилтэт загварууд нээлттэй их юм болон open weight модельд суурилдаг. Тиймээс Хятадын загвар илүү нээлттэй, бас эдийн засгийн хэмнэлттэй. Токены зардал нь бараг 10 дахин хямд байгаа. Хятадд токены хэрэглээ өдөрт 100 тэрбум байснаас 3 дугаар сард гэхэд 1400 дахин өсөж 140 их найд давсан. From 100 billion. This is remarkable. Энэ бол гайхалтай үзүүлэлт. Энэхүү токеныг зөвхөн Хятадд биш, дэлхийд даяар ашиглаж байна. And also by around the world. Хэрвээ та сайн ажиглавал Европ, зүүн өмнөд Аз. This is used by Southeast Asia. Тэр байтугай Америк нэгдсэн улсын олон стартапууд үүнийг ашиглаж байна. Токен Хятадын хамгийн том экспортын нэг тооцогддог болсон гэж McKinsey-гийн Joe Nye Хятадын хөгжлийн форум үеэр цус дурдж байсан. Тийм шүү. Дээр нь тарифаас хамгаалагдана. Тийм ээ. Хамгийн сайн тал нь та эдгээр токеныг шууд Хятадд үйлдвэрлэх боломжтой. Энтхийн цахилгаан эрчим хүч, дата төвүүд, химэл оюуны модельүүд, чип гээд бүх нөөцийг ашиглаад тэрхүү боломж чадлаараа токенуудаа экспортлно. Энэ нь дэлхийд даяар хүмүүст үр ашиг өгч байна. Нэг хүний компани эсвэл маш цөөн ажилтнтай компани талаарх ойлголт өөрөө өнөөдөр маш сонирхолтой болж байна шүү дээ. Яагаад гэвэл токен ашиглах боломж нь байвал бараг бүхнийг хийх боломжтой. Та код бичдэг агент ашиглаад л энэ бүхнийг гүйцэтгэх боломжтой. Өөрийн химэл оюуныг бүтээж болно. Тийм шүү. Yang Lonshia гэж нэрлэдэг байгаа мөн үү? Baidu-гийн шинээр гаргасан Open Cloud технологи нэг хүний компани бий болох боломжийг нээсэн шүү дээ. Яг л өөрийн хавчийг өсгөж байгаатай зөвөрлөж болох юм. Энэ шин технологиг маш гайхалтайгаар хүлээн авч байна. Open Cloud бол химэл оюуны open source төрлийн модель суурилсан маш гайхалтай бүтээгдэхүүн. Гэхдээ Хятадд дор хаяж 10 гаруй өөр төрлийн үүлэн технологи байгаа бөгөөд тэдгээр нь Open Cloud-ийн анхны хөлбраас ч илүү сайн ажиллаж байгаа. Энэ бол агент үйлчилгээ үзүүлэгч төрлийн химэл оюун. Энэ нь зөвхөн харилцан яриа өрнүүлээ зогсохгүй. Аливаа даалгаврыг гүйцэтгэж үйлдэл хийх чадамжтай. Химэл оюуны дараагийн томоохон тренд юм. Одоогоор Хятад улс дата төв болон жипүүгийн тал дээр хэдэн үеэр хоцорч байгаа гэж та харж байна. Би чипи мэрэгжилтэн биш л. Тэ магадгүй 2 үеэр хоцорч байгаа. Гэхдээ ерөнхийд нь харуул энэ бол системийн инженерчлэл юм. Зөвхөн нэг чипийн хүчин чадлыг харах бус олон мянган чипийн нэгдмэл ажиллагаа сүлжээ, санахой гээд бүгдийг нь зохицоор харах ёстой. Эцсийн үр дүн бол таны үйлдвэрлэж буй токены чанар үн юм. Энэ тал дээр Хятад улс маш их өрсөлдөх чадвартай гэж би харж байна.